Улаанбаатар хотын хэмжээнд 2014-өөс 15 оны хичээлийн шинжилд 195 цэцэрлэг ажиллана. Цэцэрлэгийн бүртгэл энэ 7 хоногоос эхэлсэн бөгөөд их баасан гарагт дуусах юм. Зарим дүүргүүдэд цэцэрлэгүүдийн хүртээмж муу байгаа бөгөөд 2 нас 9 сартай болон 3 настай хүүхдүүдийг шинээр бүртгэх боломжгүй болсон байна. Угаасаа нөө 2012 оны 8 сарын 1-ээс хойш хүүхдүүдийг бүртгэж явна гэсэн тийм юу тогтоомж байгаа шүү дээ. Тэрнийхээ дагуу 2 нас 9 сартай тэгвэл орох боломжгүй боломжгүй. Яар нь одоо 11 оны хүүхэд авах одоо 3 нас арай хүрээгүй 11 сар 3 нас юм байна. Тэгээ би ч нотнон ингээд бүртгүүлэх цагаан зэрэг юу насанд хүрээгүй болоогүй гэж чинь. Тэгээ одоо ингээд ахиад 2 оноос өнгөрөх зам бас авахгүй гэдэг байхгүй. 11 оны 11 сарын авахгүй юу. Тэгээд 2 нас 9 сартай. Тэгэхээр түрүүжил болохоор ирсэн чинь 2 сар дотор байхад 9 сарын 1-ийн гэхэд л яг 2 нас бүтэн үрээгүй бол авахгүй гэсэн байхгүй юу. Тэгээ өчнөө очилж гуугаад хад авахгүй гэчээд энэ жил яваад ирэхээр одоо 2 нас 9 сартай болчлоо. 2 нас 6 сартаагаас дээшээ хүүхэд бол юусаа авахгүй. 11 оны хүүхдийг бол бүр авахгүй гэд ингээд байгаа. Нодлон болохоор зэрэг хүүхдээ зогсооход ингээ 24 сар хүрээгүйгээд 10 сартаа болонгод 24 сар хүрээгүй та хойтон хүрээдэрээ гэд явуулсан байхгүй юу. Тэгээд энэ жил болохоор зэрэг одоо за 3 нас хүрээгүй 2 настай хүүхд авах 3-5 настай хүүхд авахгүй гэхээр за яг 2 настай 3 нас хүрээгүй юм чинь авах юм байна гэсэн гордлоготой байгаа шүү дээ. Тийм л ойлголттой байгаа юм чинь зарна ч тийм. Тэгээд дахиад 7 хоног энэ зогсож байгаа юм чинь нөхрөө зогсоогоол өөрөө жирэмсэн зогсоол тий. Ээлжлээ. Тэгээд орсон чинь тий. Тэгээд орсон чинь 2 нас 10 сартай хүүхд ахгүй. 2 яг 12 оноос оныхоо л хүүхдийг аавна гэ. Тэгээд 9, 10, 11, 12 сар төрсэн хүүхдүүд завсартчихж байгаа байхгүй. Тэгээд одоо яах хэвтэй. Учир нь хуулиндаа 2-оос 2.6 насны хүүхдийг шинээр бүртгэх юм байна. Бид энэ талаар албаны хүнээс тодруулахад энэ бол маш том нуглаа. Хуулиар бол 2-оос 6 насны хүүхдүүд бол 6 хүртэлх насны хүүхдүүд бол сургуулийн боловсролын үйлчилгээ авах ёстой тийм. Тэгэхээр энэ зүйлүүд дээр бид нэр тухайн одоо сэргэлгээ удирдлагыг ийм асуудал гаргаж юм уу хаана байна тийм. Энэ болгоныг бол зохицуулахад үүрэгтэй л. Тэгэхээр үнэхээр өнөөдөр манай цэцэрлэгүүдийн хувьд бол зовлон их байна. Одоо 400-аад хүүхдээ цэцэрлэгт одоо насны хүүхдүүд байгаа хорон дээр магадгүй нийт цэцэрлэг байгаа. Тэнд одоо бараг 4 хүүхдийн нэг нь ч юм уу 3 хүүхдийн нэг нь авах юм нөхцөл бол манай цэцэрлэгийн удирдлагууд аргаа барсан янз янзын одоо тийм зохицуултыг хийх оролдож байгаа. Энэ бол яг үндэ бол тэр хүмүүсийг бас буруутгах аргагүй юм төслөлүүд байна. Тэгэхээр бид нэр 2 жилийн өмнө энэ төсөвт сууж байгаа хөрөнгөөр сургууль цэцэрлэг барихад ямар хэмжээний хомсдол үүсэх вэ гэдэг бол маш тодорхой зарлж 2012 оны 10 сард бол бид нар бүх хэвлэлийн гишүүдэд тэр хүрэлцээ хангамжийн бүхий жилийн бодит хөдөлгөөн талаар гарын авлага тарааж бүх шийдвэр гаргаж хүргэсэн. Энэ бүхий л нөхцөлөөр олон улсын байгууллагууд хандж байна тийм. Энэний дугаа ямар ч гэсэн эхний ээлжийн 17 Канада болон технологиор олонхын макны цэцэрлэг тусламжаар 17 цэцэрлэг бол ашиглалтанд орж байна. Цаашлаад ЭДБ одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилт дэмжлэгээр ч гэсэн бусад ажлууд бол араагаасаа явж байна л.